아이고 신호 나가는 게 진짜 닉 났어 호시르진 틱스 후스데 Stop the battle within your soul. 안녕하십니까 뭉친 байна. За 2026 он гарахад хэдхэн оног үлдсэн байна. Ямартай шинэ он гарахаар шинэ шийдвэр гаргаад энэ шийдвэрүүдийг яг хэрэгжүүлэхэд гоё байдаг те. За ямартай бүгдээр видеотой холбогдолтой, эсвэл дизайнтай холбогдолтой зүйлсүүдийг 2026 онд ч гэсэн илүү суралцсан цаг байцгаая. Миний хувьд ч гэсэн бас олон шийдвэрийг гаргасан цаг байна. За шууд гол ярианд оръё. За өнөөдрийн Premiere Pro буюу видео эдит хийх хичээл дээр ямар зүйлийг заах вэ гэхээр маш энгийн зүйл гэхдээ миний мэдчих юм бол маш олон зүйлээр ашиглагддаг. За тэр нь биднес зургийг ч юм уу, видеог ч юм уу, zoom out, zoom in ч юм уу ямар ч анимашн их өгдөг дөө. Энэ тохирохойг болохоор нэг хадгалаад за preset болгочих юм бол дараа нь олон зурган дээрээ нэг л товчлуур дараад бүгдийг өгөх боломжтой байгаа. Манай медиа багийнхан ч гэсэн ямар нэгэн бичлэгэн дээр олон зургийг оруулж ирснийхаа дараа зураг болгоныхоо сайзыг нь тааруулаад зураг болгон дээр zoom in, zoom out юм уу эффектүүдийг ингээд нэг хүртэл нөгдөг. Маш их цаг хугацаа зарцуулагддаг. За өнөөдрийн бичлэгийг үзэх юм бол текст авахгүйгээр компьютерн дээр энийг хадгалаад аваад байн ашиглагдах бахаа гэж бодож байна. За тэгвэл бүгдээрээ хамтдаа шууд хичээлдээ орохъя. Кажа. Who's too proud to let go? Окей, за бүгдээрээ хичээлдээ орцгоё. Маш амархан байгаа. Гэхдээ би өмнө нь энийг мэдгүйгээсээ болоод маш олон цагийг алдсан байгаа. За та бүхэн мэдчих юм бол цаашдаа бас зөндөө хэрэгдэх байх гэж бодож байна. За бүгдээрээ хэрхэн хийсэн талаарх жишээг хараад дараа нь яаж хийх вэ? Сурыг. За өнөөдрийн хичээлний дэм богинохон байх байхаа гэж бодож байна. За харах юм бол за миний нөгөө их дэлгүүрийн урд нөгөө чимцэмсэн гацуурын бичлэг байна. За бичлэгэн дээр ч гэсэн за ингээд zoom in буюу ингээд татах хөдөлгөөнийг оруулах юм бол илүү ингээд амьдсан шүү дээ. За эсвэл иймэрхүү бичлэгэн дээр ч юм уу ийм zoom in хөдөлгөөн хийдэг. За маш олон ингээд зураг оруулж ирээ бид нэг өрдөг дөө ямар нэгэн бичлэг хийхээрээ маш олон хүмүүсийн ч юм уу дүрсний. За тэр үед зүгээр зураг маань ингээд хоорондоо ямар ч хөдөлгөөнгүй байж байгаа солигдоод байх юм бол маш уйтгартай байдаг. За тэр үед бид нэр хамгийн түрүүнд zoom in татах буюу zoom out хашаага татах үйлдэлийг хийдэг. За харах юм бол миний 100 авсан зургууд байна. Zoom ингээд in хийгдэж байгааг та бүхэн харж байна. Зүгээр ингээд хөдөлгөөнгүй байхаас илүү ингээд zoom in хийсэн байгаа нь илүү ингээд амьд илүү гоё байгааг та бүхэн харж байгаа. За энийг болохоор за одоо би яаж хийснийг та бүхэнд харуулъя л да. Өмнө за одоо харах юм бол энэчний трансформ гэдэг хэсэг байгаа. За энийг устгачи. За энэ зургийг болохоор сонголоо трансформыг устглаа. Motion-ыг reset хийлээ. За reset хийсэн байгаа. За бид нэр энэ хамгийн түрүүнд ингээд зургуудаа ингэж оруулж ирдэг та. Хамгийн түрүүнд за энэжнээсээ за яг энэ найзгаа чанчи. За одоо ингээд зураг ингээд оруулаад ирэх юм бол за энэ миний sequence буюу энэ бичлэг маань 1080 юм уу 4K юм уу гэдгээс хамаарат энэ зураг маань том орж ирэх юм уу жижиг орж ирэх нь үү гэдг нь ингэж ялгаатай өөр байдаг. За жишээ энэ камераар дарсан 4-ийн 3 дахь зураг нэлийн чанартай зураг учраас 1080 энэ sequence дээр нэлийн том орж ирж байна гэсэн үг. Жишээ нь миний sequence-ийг юу хүү? Жишээг нь авах юм бол энэ миний sequence буюу бичлэгний маань хамгийн гол дүрсэн гэж бодоход миний энэ оруулж ирсэн зураг маань ийм чанартай зураг байгаа. Тийм учраас энэ зургийн нэг хэсэг нь ингэж харагдаад байгаа гэсэн үг. Тийм учраас энэ зургийгаа жижигхэн болгох юм бол асуудалгүй гэсэн үг. Тийм учраас эхний ээлжинд энэ зургийгаа mouse 2-оо дараад доошлуулах юм бол scale to frame гэдэг хэсэг байгаа. Дарах юм бол миний энэ фреймтэй энэ зураг маань ингэж тохирдог байгаа. За ихтэй энэ зураг 4 Hz нь 3 хэмжээтэй учраас ингэж таарад энэ чинь хар зураас гарах нь тодорхой. За энэ та бүхэн 1080 1080 ч юм уу HDR зураг чинь байгаа бол ингэхгүйгээр пүүлээр гарч ирнэ шүү дээ. За энэ үед бид нэр яадаг вэ гэхээр ихэвчлэн зургаа ингээд дүүргдэг. За энийг маузаараа энэчнээсээ болохоор чирээд ингэж дүүргэж болдог. Эсвэл
За энэ зурагны бүхий л одоо motion буюу зүүн дэш баруун дэш эргүүлэх бүх юм болохоор энэ effect control гэсэн хэсэг дотор motion дотор маань бүгд байдаг байгаа. За энэ цэгийг дарах юм бол бүгдээрээ байгаа. За position нь болохоор мэдээж зүүн дэш баруун дэш дээшээ доошоо, scale нь болохоор томруулж жижигэрүүлэх гээл одоо энэ чинь rotation нь болохоор ингээ эргүүлэх ч юм уу. За бүх зүйл нь байгаа. За бид нар өмнө нь яадаг байсан бэ гэхээр за энэ зургийг оруулж ирэх юм бол за ингээд 100% мэдээ 120 дэх ч юм уу. За энэ хэмжээнд болоод эхний чинь pool байгааг харчиж байгаа. Гэтэ одоо энэ зураг motion буюу zoom in хийхдээ болохоор энэ индикаторыг цэнхрийгээ shift-ээр дарж байгаа хамгийн зурагныхаа эхэндээ аваач очихынхоо дараа scale-ийг дараад scale-ийнхаа энэчний нэг цагны зураг байгуус энийг дарах юм бол анимашны цагийг нь өгж байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор харагдаж байгаа. За тэгээд зургийнхаа төгсгөл рүү аваачныхаа дараа энэ зургийга хідээр томруулмаар байгаагаа тоог нь өгдөг. За жишээ нь энэ чинь 120 гэдэг нь энэ зургийн одоо яг 100% одоо харагдаж байгаа шүү дээ. Тийм учраас 150 гэх юм бол хурд нь зүүм ийн хийн. За 130 орчим болгочих юм бол зураг маань за эхнээс нь тоглуулъя space дарлаа. Тэгэх юм бол аажуухнаар томорж байгааг харж байна. За гэхдээ энийг за энэ keyframe дээр төгсгөлийг дээр нь очоод 100 одоо 50 ч юм уу болгочих юм бол яг вэ гэхээр бүр мангар хурдан гэсэн үг. Хурдан зураг маань томорно гэсэн үг. За иймэрхүү маягаар ингээд бид нэр хөдөлгөөнд оруулдаг байсан. Гэхдээ энэ мань болохоор жоохон дутагдaltaа. Яг тэгэхээр энэ зураг болгоны хэмжээ нь ингээд бас өөр байдаг байгаа. Тэгээ бид нар ингээд янз бүрийн одоо утаснаас дарсан зураг, маш олон зургнуудыг оруулж ирж ашигладаг учраас одоо энэ motion энэ яг энэ хэсгийг copy хийх юм бол бүх энэ хэсгийн одоо миний томруулсан бүх хэсгийг маань хуулбарлцдаг гэсэн үг. Тэгэхээр одоо нэгдэршил юу хөө жижигхэн баг зураг оруулж ирээ тавьсны дараа энэ зургийг хичнээн энэ motion-ыг одоо copy хийгээд paste хийхэд нөгөө зураг маань хэдий зүүм хийгдэх ч гэсэн яг сайз нь тохирдоггүй тохиолдол байгаад идэг. Тэгээд олон зурган дээр ингээ өгөхөд маш төвөгтэй байдаг. За энийг болохоор хөнгөвчлөгөл гэдэг байгаа юм. За яаж хийх вэ? Шууд бүгднөрөө та бүхэн зааж өгье. Миний болохоор арга болохоор үнэхээр амархан байгаа. За та бүхэн энэ keyframe-ийг болохоор ингээ устгачи. За яг хуучин хэвэнд наачи. Яг вэ гэхээр миний болохоор зүгээр энэ preset хэсгээс болохоор effect хэсгээс миний сайн би энэ zoom гэсэн энийг хийсэн байгаа. Энийгээ хуулаад чирлээ тавих юм бол энэ зураг маань би zoom in болж байгаа. Гэхдээ мэдээж энэ зургийнхаа бүгдээрээ хамгийн эхлээд 120 буюу эхний чинь зургийнхаа тохиргоог ингээд нэг өгчих хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг одоо ийм зургууд маш олон байгаа байна. Тэгвэл бүгднийг оролдоход төвөгтэй биш өгөх юм бол асуудалгүй зурга бүгдийг ингээ оруулж ирснийхаа дараа энэ зургууд чи одоо бүгдээрээ өндөр чанартай байгаа шүү дээ. Тийм учраас бүгдийг сонгоод scale to frame-ээр эхлээд ингээ зургуудыгаа яг frame дээр тааруулчихна. За түүний дараа энэ зурга бүгдээрээ 120-гээ scale болгосон шүү дээ. Энэ motion-ыг Ctrl C гээд энэ зургуудаа бүгдийг сонгоод Ctrl V гээд бүгдийг сонгоод яг одоо frame дээр ингээ тохируулчихж байгаа. За түүний дараа яах вэ гэхээр нөгөө нэг zoom in-ийг бүгдийг өгмөр бол бүгдийг сонгож байгаад effect хэсгээс zoom in-ийг бүгдэнд нь өгч чинь. За тэгэх юм бол зураг маань zoom in хийгдэнгээ бүх зураг маань бүдрөхгээ буюу зөөлхөө ингээд ай тавих юм бол гоё зургнуудыгаа иймэрхүү motion translation ашиглах бүрэн боломжтой байгаа. За энийг тэгвэл хэрхэн хийх вэ? Зааж өгье. За одоо л гол ярианд орж ирэх юм. Угаасаа энийг тайлбарлахгүй үгүйс болохгүй шүү дээ. За яаж хийхийг та бүхэн зааж өгье. За яах вэ гэхээр бүгдийн effect хэсгээс болохоор effect хэсгийг бүгдээрээ болохоор тохирсон шүү дээ. Энд байгаа юг motion дотор байгаа энэ хэсгийг болохоор copy хийх ч юм уу энэ хэсгийг сэвэлж preset-ээр ашиглахгүй энэ болохоор нэлийн учир дотор дутагдaltaа байдаг учраас за тэгэхээр яг үгээр effect хэсгээс болохоор бүгдээрээ transform гэдэг хэсгийг хайх юм бол за бүгдээрээ хараарай. Харах юм бол энэ видео effect заавчлаарай. Видео effect гэдэг хэсгээс болохоор видео effect хэсэг дотор энэ transform гэдэг фолдер дотор transform
гэ байгаа. За үүнийг болохоор бүгдээрээ за тэгвэл бүгдээр яг энэ зурган дээрээс хэрхэн preset болж хадгалахыг бүгдээр сурцгаая. За бүгдээрээ энэчнээс effect гэх хэсэг байгаа шүү дээ. Effect хэсгээс болохоор transform гэж бичих юм бол доошлоод video effect transform дотор transform гэдэг одоо preset байгаа. За үүнийг бүгдээрээ хуулаад энэ зурган дээр нь тавина. За тавих юм бол за бидний энэ effect control байгаа шүү дээ. Энэ зургийг мэдээж сонгосон байх хэрэгтэй. Түүний дараа effect control хэсэг дотор motion-гийн доор transform гэх тусдаа яг motion-тэй ижилхэн хэсэг гараад ирсэн байгааг харж байгаа. За яг ижилхэн байгаа. Энэ зүүн дишээ, баруун дишээ, scale ч юм уу бүгдээрээ байгаа. За энэ дээр бүгдээрээ keyframe буюу биднэрийнхээ zoom in, zoom out-ыг хадгалчвал гэнажинда байгаа. За бүгдээрээ яг вэ гэхээр энэ зургийнхаа shift-ээр дарж байгаа хамгийн ихний хэсэг дээр очоод scale хэсэг дээр энэ цагны хэсэг дээр очоод дарна. Тэгэх юм бол цэнхрүүгийн icon дарангаа энэ дээр keyframe ингэж үүсэж байгаа энэ дээр. За түүний дараа бид нар өмнө нь болохоор хамгийн төгсгөлд нь аваач тавиад keyframe энэ чинь scale-ийг 110 120 гэдэг байгаа. Тэгхгүйгээр бүгдээрээ энэ цэнхэр одоо таймлайныхаа энэ хэсгээс нэлээд холхон ч юм уу ингээд аваачж агаад одоо энэ чинээсээ 120 ч юм уу 130 ч юм уу ямар ч таж нэг одоо хурдыг өөрөө олох хэрэгтэй гэсэн үг. За 130-аар миний хувьд өглөө. За тэгэх юм бол энэ чинээ дарах юм бол keyframe ингээд хамгийн ихний цэг нь энэ байна. Дараагийн дарах юм бол энд одоо хадгалсан байна гэдгийг шууд харах боломжтой байгаа. За бүгдээрээ одоо бичлэгийг сайн зургийг харах юм бол zoom in хийгдэж байгааг нь харж байна. Хитрхи энэ удаан байна гэх юм бол бүгдээрээ энэ keyframe-ийнхаа энэ хэсгээр дараад 130-гаа одоо юу дээ 200 ч юм уу энэ хэмжээнд өгчих юм бол зураг маань zoom in хийгдэж байгаа. За энэ хурд маань надад болчлоо таалагдж байна гэх юм бол одоо энэ хэсгийг хадгалахад болох байгаа. Яг үе гэхээр transform хэсэг дээрээ mouse хоёроо дараад save preset гэж дарна. За энэ тохиргоо их чухал. Scale нь болохоор зураг болгоны яг scale дээрээсээ томордог байгаа. За энэ нь болохоор одоо энэ зургийн эхлэл хэсгээс энэ төгсгөл энэ дараагийнх нь болохоор төгсгөл хэсгээс нь гэдэг юм. За ямарсаа нэг бүгдээрээ 50-аад үзээрэй тэгэхэд ойлгогдно. За бүгдээрээ заавал энэ голын хэсгийг энэ point-ийг сонгоод өгөөрэй. За голыг сонгосны дараа за нэрээ өгнө. Zoom in гэд өгчээ. За ингээл болоо. За түүний дараа яах вэ гэхээр бүгнөөрөө за оруулж ирмээр байгаа зургууд байгаа шүү дээ. Бүгдийнгийн сонгосны дараа энэ зургны маань энэ болохоор бүгдээрээ том байгаа мэдээж mouse хоёроо дараа scale болгосны дараа за энэ зургаасаа бүгдээрээ transform 120 дээр байгаа шүү дээ. Энийг энэ copy хийгээд бүх зурган дээрээ paste хийчихье. За тэгэх юм бол зураг маань явж бүгдээрээ ингээд таарсан байгаа. Тэр үед болохоор мэдээж effect хэсгээс хамгийн ихний preset хэсгээс zoom in-ийг бүгд зургандаа copy хийчих юм бол тэгээ шууд энэ effect маань бүх зурганд орж байгааг харж байна. Амархан байна. Ингэх юм бол за одоо нэг ингэж preset хийгээд авчих юм бол мэдээж маш олон зурган дээр энийг өгнө шүү дээ. Тийм учраас бүх зургуудыг select хийж агаад ганцхан preset-ийг өгөх юм бол маш олон цагийг хэмнэх байгаа. За энэ effect-ийг та бүхэн маш их ашиглах байгаа гэж миний хувьд бодож байна. Миний хувьд өмнө нь маш их ашигладаг байсан учраас дээр нь нэмээд хэлэхэд болохоор за бүгдээрээ маш олон зургийг оруулж ирэхдээ тэр зураг маань шууд чирээд таймлайн хэсэг дээр оруулахдаа 1 секунд ч юм уу 2 секунд юм уу 3 секунд ч юм уу ямар ч нэг цаг байгаад байгаа шүү дээ. Тэрийгэ тохируулмаар байгаа бол амархан байгаа. Яадгүй гэхээр оруулж ирэхээс өмнө цагаа тохируулах хэрэгтэй. Юу гэсэн үг гэхээр Premiere гэдэг хэсэг рүүгээ очоод за settings хэсгээс доошлуулах юм бол timeline гэсэн хэсэг байгаа. Үүнийг сонгосны дараа timeline-ийн энд still image энэ хэсгийг болохоор 2.5 секунд гэж байгаас энэ нь болохоор энийгээ болохоор бүгдээрээ 1 секунд ч юм уу болгочихно. За түүнээс ингээд оруулах юм бол үүнээс цаашаа оруулж ирсэн бүхий л зургаа бүгдээрээ за ингээд зураг оруулж ирэх юм бол энэ зургаа бүгдээрээ чирээд тавих юм бол за харж байна уу? Энэ зургууд маань бүгдээрээ 2.5 секунд байсан. За одоо сайн миний тохируулснаас хоошоо
хэсгийн зургууд маань бүгдээрээ 1 секундээр зураг маань орж ирэх боломжтой байгаа. За энэ тохирохоо ч гэсэн мэдчих юм бол олон зүйл дээр ашиглах байхаа гэж бодож байна. Окей. Бичлэгийг дуустал нүцэнд маш их баярлалаа. За өнөөдрийн сурсан зүйлээ заавал хэрэгжүүлээд нэг үзээрэй гэж хүсэж байна. За миний хувьд сүүлийн үед шин зүйл рүү хүч нэмж орсон байгаа. За тэр нь болохоор та бүхэнд жимд явж байгаа. За тэгээд миний хувьд болохоор Улаанбаатар марафон гэдэг юм. Энэ нь гүйлти спортоор хичээлгийг бүгдээрээ сайн мэддэг баг. За өвөл манай Монголд маань гадаа утаатай учраас бас хүүтэн болохоор гүгэд хэцүү. Тийм учраас жимд явж эхэлсэн байгаа. Жилийн ирэх аваад. За миний хувьд нэг жимд бараг явдаг анх удаад явж үзэж байгаа. Харах юм бол 11 сард жишээ нь иймэрхүү байсан байна. За 12 сард одоо явж байна. Тэгээ энэ бол 7 хоногт нэг 3-аас 4 удаа өглөө болгоно. Өглөө ер нь хөвшин явж байгаа. 6-аас 8:30 хооронд. Тэгээд жим рүү явж байгаа. Тэгээд яасан шин зүйл рүү ингээд ороод за эрүүл мэндийгээ төлөө ингээ орсон чинь бас бичлэг хийх хичээлээ сайн үзэх юм тэр зүйл маань бас орхигдож байна. Яртаж одоо бол жимдээ ч явангаа бичлэгээ хийнгээ хангалттай цагаа зохицуулаад чадах юм шиг надад санагдаж байна. За тэгээд ирэх 2026 онд за эрүүл биетэй бас бичлэг маань ч гэсэн би өөрөө маш олон зүйлийг суралцсан. За та бүхэн ч гэсэн олон хэрэгтэй бичлэгүүдийг одоо оруулж бас тайлбарласан хичээл заасан тийм цаг хугацаа болоосоо гэж хүсэж байна. За дараагийн бичлэгээрээ тэгвэл уулзцаая. Аньян.